Бэлэг эрхний нээлттэй эсгүүд болох хүтрээ шийсний зөв зэргийг гадаад орчны бохирдол халдвар зэргээс хамгаалах, эмэгтэйний бэлгийн сэрлийг бий болгох, мөн бэлгийн харьцаа сарын тэмдэг болон төрөлтийн үед эм гадар бэлэг эрхт нь чухал үүрэг гүйцэтгэдэг байх нь. За зурган дээр болохоор эм гадар бэлэг эрхтний бүтцийн хэсэг харагдаж байна. Томруулаад харах юм бол одоо ингэж харагдана. Эм гадар бэлэг эрхт нь уулуу буюу бэлгийн хэсэг, female ureter буюу шийдэг зүг гэсэн хоёр хэсгээс тогтдог. Эхлээд бүтээн дөм хэсгийн тухай дэлгэрүүлэн авч үзье. Энэ хэсэг нь физиологийн хувьд маш сайн хөгжсөн бөгөөд дараах бүтцүүдийг агуулдаг. Үүнд нь эхлээд умдаг ясан дээр умдгийн төвгөр оршдог. Дараа нь умдагнаас доош араш сунан бэлгийн хойд завсар тушганы урд талын голын шугам хүртэл үргэлжлэх зузаан арьсан нуглаас бүхий бэлгийн их жарган буюу бэлгийн их уруул. Үүний дотор талаар нь бэлгийн баг уруул. Бэлгийн баг уруулын хойд хэсэг нь өтрээний үдвчийг үүсгэнэ. Өтрээний үдвчийн хоёр талд үдвчийн том булчирхай буюу портолины булчирхай нэгдэнэ. Шийдэг сүүний амсрын хоёр талд үдвчийн жижиг булчирхай буюу скенигийн булчирхай нэгдэнэ. Шээсний сүүгийн дээхэн талд мэдрэлийн төгсгөлөөр баялаг, хилүү байрладаг, сүүлд нь хэрзэнгийн бүрдэл орно. За тэгэхээр бүтцүүдэд дэлгэрэнгүй авч үзье. Эхлээд умдгийн төвгөр буюу mons pubis нь дээшээгээ sulcus pubis, доошоогоо бэлгийн их жарган хүртэл үсээр хучигдож байрладаг. Бэлгийн их уруул нь 7-8 см урттай, 2-3 см өргөн, зузаан арьсан нуглаас байдаг. Завсрыг нь рима pudеndi гэж нэрлэдэг. Баруун зүүн жарган холбосон урд хойд холбоос мөн гэлтэнгийн дивертикул байрладаг. Хажуу талаар нь арьс үсээр хучигдах бөгөөд тосны апокрин болон эпикрин булчирхай улнаар оршдог. Бэлгийн сэрлийн үед их уруулын цусан хамгаамж нэмэгдэж, хэмжээгээр томрон амсар нь бага зэрэг нэгддэг. Энэ үед портолины булчирхайн шүүрэл ихсэж өтрээний амсрыг чиглэж өгдөг. Бэлгийн баг уруул нь их жаргангийн дотор талд байрладаг. Ягаан өнгөтэй, үсгүй, хөлсний булчирхайгаар баялаг байдаг. Баруун зүүн баг жарган нь хоорондоо хөвчөөр холбогддог. Энэ хэсэгтээ жижиг хонхортой. Баг жаргангийн урд төгсгөл нь салаалан, хилүүг орон, юудэн өмсөвчийг хилүүний хүчийг үүсгэдэг. Мөн бэлгийн баг уруул нь мэдрэлийн төгсгөл, судсаар баялаг, уян ширхэглэх холбогчдыг бүрхсэн өсгүй арьсаар хучигддаг. Мөн хөндөлөг биеэс тогтдог учраас бэлгийн сэрлийн үед хэмжээгээрээ томордог. Өтрээний үдвч нь хоёр хажуугаараа бэлгийн баг уруул, хойд талаараа fossa vestibulovaginea, урд талаараа хилүүгээр хүрээлэгддэг. Өтрээний үдвч болон хилүүний хооронд шийдэг сүүний гадар амсар нэгддэг. Үдвчийн том булчирхай буюу портолины булчирхай нь вандуу маягийн хэлбэртэй. Үдвчийн булцууны ард баг жаргангийн суур хэсэгт байрладаг хос булчирхай бөгөөд цоргон өтрээний үдвчинд нэгдэж булчирхайн салсархаг шүүрэл нь үдвчийг чиглэж өгдөг. Дараагийн бүтц нь үдвчийн жижиг булчирхай буюу скенигийн булчирхай. Энэ нь эмэгтэй шийдэг сүүний амсрын эргэн тойронд байрлаж, шээх үед уг сүүний амсар нэгдэхэд болон бэлгийн үйл ажиллагааны үед өвөрмөц үүрэгтэйгээр оролцдог. Хилүү нь 2-3 см урттай, 2 хөл, 2 хөндөд биеэс тогтох бөгөөд мэдрэг дугуй төвгөрөөр бүрхэгдсэн байдаг. Бэлгийн сэрлийн үед хөвчрөн томордог, хэмжээ нь эмэгтэй бие махбодод агуулгадах андроген даврын түвшингөөс хамаарч өөрчлөгдөж байдаг. Хярзан гэдэг нь гадна бэлэг эрхтний төгсгөлөөс анус хүртэлх хэсгийг хэлдэг. Ясны хил хязгаар нь урдуураа умдагны үений доод ирмэг, хойгоороо хар сүүлний орой, хоёр хажуу талаар суудлал ясны төвгөр хүртэл үргэлжилдэг. Эм гадар бэлэг эрхтний булчингийн бүтцэд musculus bulbo cavernosus болон musculus ischioccavernosus ордог. Musculus bulbo cavernosus нь хэрзэнгийн биеэс эхлээд хилүүний уурглаг бүхлэгдэж өтрээний амсрыг нарийсгах үүрэгтээ оролцдог. Харин musculus ischioccavernosus нь хос суудлын ясны дотор гадаргуугаас эхлээд хилүүг хучин умдаг ясанд бэхлэгддэг. Энэ булчин нь хилүүг шахаж улмаар цусны урт хөдөлгөөний чиглэлд нөлөөлдөг байх нь. Эм гадар бэлэг эрхтний цусан хангамжийн хувьд вений урсгал нь дотор пудендал вен байдаг бол артерийн урсгал нь гадна пудендал артер буюу дунд чөмгөний артерийн салаа мөн дотор пудендал артериас цус хангамж авдаг. Эм гадар бэлэг эрхтний мэдрэлжүүлэлт нь нэгт ташаа цавны мэдрэл буюу nerve ilioinguinal, хоёрт genital branch буюу дунд чөмгөний мэдрэлийн бэлэг эрхтний салаа, гуравт гуйны хажуугийн арьсыг мэдрэлжүүлэх дунд чөмгөний мэдрэлийн салаа болон хэрзэнгийн салаа зэрэг ордог.